Тэгэхээр манай Оргон улс төрөлнгийн хүрээлэн маань 1963 онд Зүүн Хараа хотод тухайн үедээ Бүгд Монгол Улсын Соёлын зөвлөлийн тогтоолоор байгуулагдаж байсан. Гэхдээ энэ хүрээлэнгийн гол үндэс суурь бол 1948 онд Ургалтайн станц нэртэй байгуулагдсан шинжлэх ухааны манай тариалангийн салбарын анхны шинжлэх ухааны байгууллагаас үүссэн ийм төвхтэй. Тэгэхээр өнөөдөр Урган улс тариалангийн хүрээлэн маань Монгол улсын төр засгаас газар тариалангийн салбарт явуулж байгаа бодлогын хүрээнд Монгол улсад тариалан эрхлэх шинжлэх ухааны үндслийг боловсруулах, Монгол улсад тариалан эрхлэх шинжлэх ухааны үндэстэй технологиудыг боловсруулж шин сордуудыг бүтээж нутагшуулах чиглэлээр гол чиг үүрэг хүлээн үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгэл хүрээлэн маань байгуулагдсан сүүлийн 60 жилийн хугацаанд үндсэндээ Монгол улсад өнөөдөр газар тариаланд ашиглаж байгаа нийт дийлэнх технологиг бид боловсруулж үйлдвэрлэлд иж бүрэн амжилттай нэвтрүүлсэн ийм амжилттайгаар бид огтж байна. За ингээд өнөөдөр тохиож байгаа хүрээлэнгийнхаа түүхт 60 жилийн тохиолдуулан манай хүрээлэнд ажиллаж байсан үе үеийн ахмад ажил агсад, эрдэмтэн, судлаачид бидэнтэй байнга хамтран бидний дэмжин хамтран ажиллаж байдаг тариаланчид, төрийн бодлого боловсруулагчид, бусад байгууллагын хамт олон та бүхэндээ түүх 60 жилийн баярыг тохиолдуулан халуун мэдчилгээ дэвшүүлж эрүүлэн аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.